За баярлалаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүнгийн хяналт шинжилгээ үнэлгээний шалгуур үзүүлэлт зорилт төвшин хүснэгтлээ та бүхэнд тараацсан байж байгаа. 12 шалгуур үзүүлэлт байгаа. За энийг хэлэхээс өмнө бид нар ингээд хурдтай хөгжлийн төлөөх зориг гэд хамтран засгийн газрын хөтөлбөрийг томьёолцсон байгаа. Эдийн засгийн хөгжлийн яам руу хандаж хэлэх гээд байгаа шүү бас. Хурдтай хөгжил гэдгээ бид нар бол ер нь бол улс төрийн шийдэмгий байдал хамтран засгийн газрын давуу талыг ашиглаж том төсөл хөтөлбөрүүдэд хөдөлгөх гэднэр гэж ойлгож байгаа. Гэтэ энэ хурд гэдэг үгний хажуу талд нь чанар буюу иргэдийн амжиргаа, орлого өссөн том дүнгээрээ бол Монгол улсын өрсөлдөх чадвар агсан байна гэж ойлгож байгаа. Зорилтыг нь. За тэгэнгүүт засгийн газрын яг энэ одоо шалгуур үзүүлэлтэн дээр нь нийтдээ 12 зүйл байгаа юм. Тухайлбал хүний хөгжлийн индексийг 10 байраар одоо урагшлуулна. 96-аас 86 хүртэл ядуурлын түвшинг 2 дахин бууруулна. За нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 5.8 мянган долларыг нь 10,400-оор оруулна гэд нийтдээ 12 шалгуур байна. За 12 шалгуурыг гишүүд маань харж байгаа бах. Эдийн засгийн өсөлт, инфляц, ээлжих зэрэглэл, эдийн засгийн эрх чөлөөний байдлын индекс, бизнесийн орчны ерөнхий үнэлгээ, дэлхийн инновацийн индекс, засаглалын үзүүлэлтийн дундаж, дэлхийн сайн орон индекс, авилгын төсөөллийн индекс гэдэг. Тэгээ энэ 12 дээр нэг зүйлийг нэммээр байгаа юм. Юу гэхээр сүүлийн 11 жил өрсөлдөх чадварын үндэсний хүрээлэнгээс өрсөлдөх чадварын судалгаа гаргаж агаад сүүлийн 3-4 жилийн хугацаанд талант индекс буюу ур чадварын индекс гэдэг зүйлийг Монголд нэвтрүүлж байгаа. Энэ бол дэлхийн хэмжээгээр доктор дарга мэдж байгаа. Одоо ур чадварын индексийг нэвтрүүлж байгаа. Энийний зорилго нь юу гэхээр бид нар ингээд нэг юм хуурай цаасан дээр баахан индексүүд шалгаад идэг. Гэхдээ яг бодит байдал дээр иргэдийн амьдрал буюу нөгөө улс орны иргэдэд маань энэ нь хэр зэрэг одоо очиж чадах болж байгаа юм бэ гэдгийг энэ индекс судалдаг. Тэгэхээр одоо бид нар ингээд маш их дипломтой төгсөгчд гарч байгаа хэрнээсээ Солонгос руу хараа ажил хийх гэж яваад байдаг. Эдийн засгийн өсөлт цаасан дээр мөртлөөсөө хүртээмжт эдийн засгийнх нь бодит чадах байхгүй байгаад байдаг. Тийм учраас миний энэ зарчмын чанартай санал гаргаж байгаа үндэслэл болвол нэгдүгээрт энэ 12 төрлийн үзүүлэлтэн дээрээ талант индекс гэж нэрлэгддэг ур чадварын үзүүлэлтийг нэмж тусгаач ээ. Дэлхийн нийтийн чиг хандлага ийшээ байгаа учраас энэ чадварыг нэмээч ээ гэдэг ийм зүйл байгаад байгаа маа. Тэгэх юм бол бид нар нөгөө хэмжиж чадвал удирдах чадна, тодорхойлж чадна гэдэг шиг хэмжүүрийнхээ тоог дахиад нэгээр нэмчээ гэдэг. Энэ бол зарчмын зөрүүтэй саналын маань үндэслэл байгаа. Хоёрт нь ер нь хэлэхэд бол бид нар ингээд манай дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн маань хэд байж байгаад өнөөдөр 2024 оны 8 сарын 20-нд хэд болсныг мэдж байгаа. 4 жилийн дотор бид нар 2 дахин нэмэгдүүлэх тухай ярьж байна. Ядуурлыг жилд одоо 10 пунктээр 10% гэдэг чинь ойролцоогоор 2.78%-аар одоо бид нар бууруулах тухай ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яамч гэсэн энэ зүгээр асуулт биш, зүгээр санал. Яг энэ хэмжих нэгжээ ингээд тодорхой болгомоор байна. Тухайлбал Алтан гэрэл сайдаас би эртээр асууж ирсэн их хурлын чуулган дээр Transparency International-ийн индексийг та яаж буулгах гээд байгаа юм бэ гэсэн энэ засгийн газрын мөрийн хөтөлбөртөр бол одоо 180 орноос 121-т орж байгааг 91 рүү урагшлуулна гэсэн байна. 30 байраар. Тэгэхээр жилд 10 байрыг урагшлуулна гэсэн үг. Гэтэл энэ индексийг бууруулахад хичнээн процент буюу хувь нь хууль зүйн дотоод хэргийн яамны үйл ажиллагаатай холбоотой хэдэн төрөн Бат Эрдэнэ гишүүний яриад байгаа аган дунд шатны авилгатай холбоотой хэдэн төрийн өмчт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын авилгатай холбоотой юм бэ эднэр гэдгийг наривчлан ингэж одоо статистикийг гаргаж хагаад тэгээ энэ дээрээ бол бид нар зорилтуудаа тавьмаар байгаа. Төгсгөлд нь хэлэхэд засгийн газар мөрийн хөтөлбөр юу одоо ингэ хөтөлбөр гаргацдаг баахан зорилтууд тавьждаг. Тэгээд энийг нь хэрэгжүүлэх гээд баахан одоо төсөв оруулж ирдэг. Гэхдээ төсөв нь ихэвчлэн нөгөө нэг энэ механизмаа боловсронгуй болохоос илүү тэд бүтцийн чанартай төслүүд ороод ирдэг. Энэ хоёрын хооронд уялдаа буюу нөгөө яаж энэ хөрөнгө оруулалт чинь энэ зорилго руугаа ажил хэрэг болж хүрэх гээд байгаа юм бэ гэдэг нь ингээд тодорхойгүй үлдчихэд байгаа. Тэгэхээр энэ дээр бол ингээд засгийн нэгдсэн уялдаатай бодлого хэрэгтэй болчиход байгаа юм л да. Тэр энийг тодорхой болгохын үүднээс тэр талант индекс буюу ур чадварын индексийг 13 дахь одоо шалгуур болгож нэмье гэсэн саналыг гаргаж байгаа. Товчтой бол энд 12 төрлийн индекс маань сайн зураг гişгэн ингээд тусдаа нэгжүүд байгаа шүү дээ. За энийг сүүлийн 11 жил Монгол улс competitiveness index буюу өрсөлдөх чадвар гэдэг утгаар нь илүү бизнес талаас нь ойлгогдсон байх. Одоо хүний хөгжлийн индекс бүгдээрингийн нийлүүлээд тухайн улс орны өрсөлдөх чадварын индекс гарч байгаа. Би санал нэгдэж байгаа зүйлүүд зөндөө байна. Гэхдээ одоо яг ингээд сүүлийн үед ингээд
яг үнэнгээ хэлэхэд хэрэгтэй хэрэггүй олон төрлийн индекс гэхээс илүүтэйгээр хүмүүсийнхээ амжиргааг сайжруулсан эдийн засгийн өсөлтөө томьёолн inclusive economics буюу хүртээмжт эдийн засаг руу чиглүүлэхэд зориулалттай ийм индексүүд хэрэгтэй болчиход байгаа. Тэн дээр бол энэ тааланд индекс гарч байгаа шүү л гэдгийг хэлж байгаа. Одоо жишээлбэл бид нар нэг хэсэг аз жаргалтай Улаанбаатар хот гээд зорилго тавьсан шүү дээ. Тэнгүүд одоо тэр чинь нөгөө happiness index буюу аз жаргалын индексээр гарахад айгүй хэцүү байхгүй. Тэгээ би тийм хийсвэр зүйл яриаггүй маш бодиттой сүүлийн үед олон улсад жишг болж байгаа зүйлийг л энэ индекс дээр оруулчаа гэдэг саналыг хэлж байгаа. За би тэгвэл энэ зарчмын зөрүүтэй саналыг уншаад танилцуулчихъя. Эрдэнэ улд гишүүний гаргаж байгаа тогтоолын төслийн 2 дугаар хавсралтад олон улсын ур чадварын үзүүлэлт гэж нэмэх санал гаргасан улсын их хурлын гишүүн Эрдэнэ улд. За энэ томьёолоор дэмжиж гэж санал хураалт явуулъя. За 56.3%-аар санал дэмжигдлээ.